За манай дүүргийн ханиад томооны дэвтэлд одоохондоо гайгүй байна. Бид нэр бэлэн байдлыг авчиж ажиллаж байгаа. Ханиад томооны ерөнхийдөө улирлын чанартай учраас мэдээж их байгаа. Одоо амбулаторийн үйлчлэгийн ерөнхийдөө 70% орчим бага насны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн дуудлагаар одоо бага насны хүүхдүүдийг гэрт нь очиж дуудлагаар үзээд тэгээд эргээд бид нэр гэрийн эргэлтийг хийж байгаа. Тухайн одоо хүүхд маань яаж ийж гэдэг талаараа совилгочаа явуулаад гэрийн эргэлтийг хийж байгаа. Сургууль амарснаас хойш ханиад томооны дэгдэлт багасж байгаа боловч ерөнхийдөө 0-оос 3 насны хүүхд илүү ханиад томоод өртөлт их байгаа. За ханиад томооны дэгдэлтийн үеэр эцэг эхчүүдийг гол нь одоо олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байх, гэр орондоо дулаан байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн аваарай л гэж зөвлөмөр энэ. За манайх ерөнхийдөө өөрсдийгөө мөн дотоодын сургалтаар дүүрт өдөр олго өөрсдийгөө хамруулад эргээд бидэхэд сургууль цэцэрлэгээрээ хамруулад мөн сая одоо вакцинуудыг томооны эсрэг вакцинуудыг авсан байгаа. Манай эмнэлэг болохоор ханиад томооны дэгдэлтийн үед болохоор ажлын өдрүүдэд ерөнхийдөө 19 цаг хүртэл эртэлсэн цагаар ажиллаж байгаа. Амралтын өдөр хагас өдөр 10-аас 2 цаг хүртэл ажиллаж байна. Тэгээд мөн уцаар зөвлөгөө өгөх одоо 70 40 103 уцаараа зөвлөгөө өгч байгаа.